Йоо, найз өнөөдөр чи тэр буддизм хичээлийг ойлгосон уу? Юу ч ойлгоогүй шүү дээ. Харин тийм ээ. Тэрийг одоо яах вэ? Оо нэ YouTube дээр нэг зөндөө олон гоё бичлэг үзсэн. Тэрийг үзэлээ. Тийш тийм нэр YouTube дээр нэр зөндөө олон хүмүүс тайлбарлагдсан байт юм шиг. Хоёул тэрийг хайгаад үзчихээ л да. Сайн мэцхан үзэгчтэй өсвөрийн сэтгүүлч инэрлэн та бүхэнд буддизмын талаар тайлбарлахаар хоёр сурагч ирсэн байна. Хоёр өөртөө танилцуулсан. Танилцуулъя. Сайн байна уу? Намайг Нэмгэр логтой Сэлэн гэдэг. Би 15 сургуулийн 11-ийн Б анги суралцдаг. Баярлалаа. Та өөрөө танилцуулсан. Сайн байна уу? Намайг Бачлогт Анар гэдэг 17 дугаар сургуулийн 11-ийн Б ангид суралцдаг. За та хоёроо буддизмын талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгнө үү? Тэнд эхлэе. Ер нь бол буддизмын үүсээс эхлэе гэж байна. Буддизмын үүсэл нь манай энэ өмнөх 6 дахь зуунаас гаралтай. Сиддхартха Гаутама гэдэг энэтхийн хаан цусан ер нь өв залгамжлагч хамгийн том хүн байсан. Тэрээр ингээд улс орныхоо хүмүүсийн өвчин зовлон, ядуур гэх мэтийг ингээд өөрийнүүдээ харахын тулд хаан торноос ер нь явсан байгаа. Тэрээр 6 жилийн хугацаанд бод модидоор ингээд бясалгал хийж гэгэрч буддаа болсон түүхтэй байдаг. За та тайлбар өгнө үү? Намлал гэж байгаа. Буддагийн намлал ер нь гол нь дөрвөн үнэн. Зовлонгийн шалтгаан, ангижрах боломж, ангижрах зам. Карма ба дахин төрөл. Сайн үеийн үр, сайн, муу үеийн үр, муу. Харин нирвана болохоор сэтгэлийн төгс тайвшрал, дахин төрөлтөөс ангижрах байдал. Дунд журам нь болохоор туйлшралгүй амьдрах, төрөлтөөс ангижрах байдал. Тэнцвэртэй байдал ерөөсөө энэ хоёрын үүдэг. Ёс суртахууны хувьд болохоор аллахгүй, тэнгуүтээ хулгайлахгүй, ходол хэлэхгүй гэсэн ерөөсөө 5 сахилга баттай байдаг. Ерөнхийдөө тиймэрхүү. Ерөнхийдөө нэг иймэрхүү. За танд одоо буддизмын онцлог гэвэл ер нь бол хүн өөрийн хичээл зүтгэлээр ер нь гэгэрч чаддаг. Шашин ба писап хоёрын ер нь хослуулсан найдвартай сургаал байдаг. Амар амгалан, их тайван, өөрийгөө танин мэд гэж ер нь чиглэсэн. Ер нь бол хүчрхийллийг эсвэж үед бүхий л амьд амтан хүнд ингээд энэргүй хандлагаараа ер нь бол буддизмын шашин ер нь онцлогтой байгаа. За баярлалаа. Танд өөр мэдээлэл нь үү? Байна. Буддизмын урсгалууд гэж. Буддизм нэр нь томоохон 3 гол урсгал нь болохоор Theravada буюу өндөр сургууль гэсэн. Өмнөд Аз дээр нь зонхилдог. Буддагийн анхны Буддагийн анхны сургуулийг баримталдаг. Сургаалыг ер нь баримталдаг гэсэн. Гэгэрэлд хүрэх нь хов хүнээс шалтгаалдаг гэсэн. Хоёр дахь нь болохоор Махаяна буюу их хөлгөн гэсэн байдаг. Хятад, Монгол, Солонгос, Японд нэг хвшлэн тархсан. Бодхисаттвагийн зам мөрийг номлож бусдад туслахын ач холбогдлыг онцолдог юм. Гурав дахь нь болохоор Важраяна буюу очирван тантрын урсгал гэж одоо ер нь төвд Монголд ер нь түгээмэл тархсан. Тантрын ёс бясалгал, тарин, ёслол, сахиусын номлол хөгжсөн юм бол. Тийм. Ер нь бол үүгээр ингээд ойлгочих болно буддизмыг. За баярлалаа. Ерөнхийдөө бол амар ойлгомжтой мэдээлэл өглөө. Би хүртэл ойлгосон гэж бодож байна. За ингээд манай ингээд саяны подкаст хамтарч ажилласан ингээд Happy Smile гэдэг гар тарах материалын үйлдэл байгаа энд ингээд баярлалаа. Тойл бол ертөнцийг харах нь. Юу болгон өөрийн зурагтай, хүн болгон өөрийн гэсэн онцлогтой гэж ерөнхийдөө бодож байна. Тэгээд Happy Smile-ийг та нэг тавьж үзээрэй. Баярлалаа. Анхаарал хандуулсан. Баярлалаа. Сайн явцсан. Буддизм үзэж ерөөсөө ийм хин юм байсан юм шүү дээ. Тийм. Энийг ингээд буддизм гэдэг энэ бичлэгээр нь ингээд YouTube-ээс үзээд ер нь ингээд мэдхгүй зүйлээ ойлгоод авчих зэр нь маш хэрэгтэй л юм байна. Тийм ээ. Action. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэнд буддизмын талаар тайлбарлахаар хоёр сурагч ирсэн байна. Тэдэндээ танилцсан уу? Өөрөө танилцуулъя. Сайн мэцхан үзэгчтэй өсвөрийн сэтгүүлч инэрлэн та бүхэнд. За, хоро хоёрын. За, өөрийн бод. За. Эвгүй муханы чухал юм байна.